За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За Мацын ордны 5 сарын төлөв байдлыг ирье. За энэ 5 сар гэдэг бол ерөнхийдөө маш олон гаригууд тохирох хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж эхэлсэн. Ерөнхийдөө астрологийн хувьд маш сонин үед явагдаж байгаа ийм сар байгаа. За тэгээд ер нь удаад астрологчид энэ сарын удаад маш тийм өвөрмөц тэгээд маш тийм одоо олон сонин шин садан сонин үед явдлаар дүүрэн сэтгэл хөдлөлсөн үед ажиллах. Одоо үед явдлууд тохиох юм уу гэж яриад байгаа юм. За өнгөрсөн 1, 2, 3, 4 дугаар сарын туршид байсан тэрэндээ хүн ухрах хөдөлгөөний нөлөөгөөр ямар нэгэн асуудал заавал нэг хойшлогдох ч юм уу эсвэл нэг одоо зогсох байдалтай байсан юм бүх үед явдлууд бол бүх одоо тийм байдлууд арилаад тэгээд ерөнхийдөө маш урагшлаад эхлэх үед хүмүүсийн амьдрал бол их одоо өөдрөг тэмүүлэл тэгээд дээрээс нь одоо зогсох байдлаас ажлуудаа урагшлуулахын дата боломжтой нэ гэж хэлж байгаа юм. За тэгээд Мацын ордны тухайд бол 5 сарын 11 хүртэл бод гараг таны 4-р гэрт байгаа байна. 4-р гэр гэдэг бол одоо таны одоо өөрийн амьдарч байгаа гэр орон байр сууц жижиг гэр орныг хариуцдаг. Тэгэхээр энэ бол бас үйл хөдлөх хөрөнгийг хариуцдаг. Тэгэхээр энэ бол ретро хөдөлгөөнд байсан шүү дээ юу бод гараг бол. Тэгэхээр энэ бол одоо урагшилж эхэлж байгаа. Тэгэхээр та бол энэ дээр тусцсан асуудлаар бол за магадгүй одоо жишээ 3 сарын эхнээс эхлээд жоохон тийм зөксөг байдалтай байсан асуудал бол урагшилж эхэлнэ гэж болох нэ. За За тэгээд дараагийнх нь бол за дээрэс нь бол бод гарах мэдээлэл старлах юм даалцах харилцаатаас ус мэдээлэл хариуцдаг. Тийм болохоор одоо багийн одоо энэ шиг өдрөөр хийх дайрж байгаа болохоор магадгүй энэ бол одоо сонирхолтой хүмүүстэй уулзах мэдээлэл авах магадгүй зарим юм бол бүр хүүхэд насндаа одоо очиж уулзж байсан хүмүүстэй уулзах зарим нэг нь одоо ангийнхны дор ангийнхантай уулзах юм те иймэрхүү үйл явдлууд болж өрнө. За тэгээд 10-наас хойш болохоор 5 сарын 26-ны хооронд болохоор бод гараг таны 5 дугаар гэрт орж байгаа юм. За 5 дугаар гэр гэхээр бол ерөнхийдөө харьцуулж гоо сайхан баяр баясгалан хүүхэд хобби гэдэг асуудлыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ бол миний одоо уран бүтээл бүтээлчүүл ажиллагаа тэгээд дээрээс мэдрэмж энэ бүхнийг л илэрхийлдэг болохоор энд бол надад нэлээд юм оптимист гэж хэлдэг та өөдрөг тийм байна. Энэ үед одоо орж ирнэ. Тэгээд магадгүй зарим нэг хүүхдтэй зарим нь өөрийнхөө найзтай бодогдсон хэмжээний айлчлал ажил төрлийн холбоотойгоо одоо тийм сонирхолтой бол ярилцлага үзүүлэх юм уу магадгүй энэ үед бол баг гэдэг болохоор магадгүй одоо тийм бүхий хүмүүстийн харилцаа билүү байдаг. Харилцаа интернетээр яг хоёр юм аа иймэрхүү одоо нэлээд тийм энд баяр баясгал билээ. Өөдрөг хүсэл хэлбэлцэл өөдрөг одоо тийм бод одоо өдөөсөн иймэрхүү явдлууд болно гэж. За тэгээд дээрэс нь аль турлыг ивэдэг Венера гараг, Венера буюу сугар гараг. За сугар гараг мөн таны 4-р гэрт орж иж байгаа юм. За тэгэхээр 4-р гэр гэдэг бол бас нэр дэвшээ таны амьдарч байгаа орн байна. Таны амьдрал гэр бүл гэдэг болохоор одоо гэр бүлийн нөхцөл байдал тэгээд тусмаа орон сууц байр одоо тэр бүхнийг одоо илүү гоё сайхан болгож. За тэгээд ингээд гэр бүлийн болон одоо найз нөхдийн уур амьсгал илүү одоо тогттой, таатай ингээд гэр бүлийн дотоод харилцаач гэсэн одоо маш тийм эерэг сайхан ингээд үргэлжлэнэ гэж. За дээрэс нь 12 сар биш ээ 5 сарын 12-нд бол шин сар гарч байгаа. Биш ээ тэрэгэл сар гарч байгаа. За тэрэгэл сар бол хилцээ ордонд орж байгаа гэдэг чинь таны 11-р гэрт орж байгаа байна. За энэ 11-р гэрт болж байгаа энэ тэрэгэл сарыг бол
За барууны асуултагч болж байгаа юм нэлээд тийм зөрчил сөргөлтэй ихтэй гэж хаяа тэгэхээр бод гараг Плутон гараг сар ингээ 3 гарагийн одоо тийм жоох тийм таагүй байдлаар ташж байгаа юм л та. За тийм болохоор одоо зөрчил тэмцэл ялангуяа 11-р гэр гэхээр бол таны одоо ирээдүйн үед бол нийгмийн харилцаа энэ бүхнийг илэрхийлдэг болохоор за та бүхэн одоо тэр асуудал дээр жоохон нэлээд анхаарал гэсэн үг. За тэгэхээр магадгүй одоо хүүхдтэй холбоотой зарим нэг юм уу цагийн асуудал илүү одоо гарч ирдэг ч юм уу те. За иймэрхүү байж болно гэж. За тэгээд дээрэс нь одоо скорпион буюу скорпион хилэнцгийн ордонд байгаагийнхаа одоо нөлөөндор та одоо магадгүй бас жоохон тийм одоо бусдад одоо жоохон тийм үйл итгэх байдлаар ханддаг. Нэг иймэрхүү байдлаар харьцаа бас өсөхвэ гэж. За яагаад гэвэл одоо нөгөө яг одоо бол бас Марс буюу одоо ангараг гэж хэлдэг шүү дээ. Манай ангараг гариг бол одоо хоньны ордонд байрлаж байгаа. За тэгэхээр энэ бол бас нэлээд тийм таны гэхдээ энэ бас таны 8 дугаар гэрт байрлаж байгаа юм байна. За тэгээд 8 дугаар гэрт байрлал гэдэг бол 8 дугаар гэр бол бусдын нэг хөрөнгө, бусдтай хамтарсан уучлаарай, бусдын гэхээс бусдтай хамтарсан хөрөнгө, мөнгө, санхүү, хувийн одоо биш зөвхөн одоо дундын өмч хөрөнгийг илэрхийлдэг. Тийм болохоор одоо тэр Марс гарагийн нөлөөгөөр тэгээд дээрээс нь сарны тэр нөлөөгөөр өмч хөрөнгөтэй холбоотой тийм асуудал бас нэлээд тийм зохицуулалт хийх шаардлагатай болж магадгүй гэж. За тэгээд дээрэс нь энэ бол одоо харилцан бие биентэй одоо өгч авсан тийм одоо тэтгэлэг мөнгө төлбөрч гэдэг юм уу? Эсвэл одоо татварч гэдэг юм уу? Нэг иймэрхүү асуудал. Одоо нийгмийн зүгээс одоо таны төлөхөд зайлшгүй төлөх ёстой таны татварч гэдэг юм уу те? Хөрөнгө оруулалттай холбоотой. Иймэрхүү асуудал бол босч ирэх нэ. За тэгээд энэ заавал муу гэсэн үг ш та зүгээр өөрөөсөө нөхцөл байдал тааруулаад ойлгоч штэ. За магадгүй та ингээд энэ үед одоо жишээ бусдын мөнгө хөрөнгийг ингэж зохицуулдаг өдөрттэй одоо энэ байх юм бол таны ажил чинь тийм байж болно штэ. Хэрвээ тийм байх юм бол одоо энэ бас сарны нөлөө жоохон тийм таагүй байрлал интерес болоод одоо бас нэлээд боломжтой хандахгүй болвол одоо та ямар нэгэн одоо бас асуудалд орохыг гэсэн боломжтой хэсэж байгаа юм байна. За энэ үед өөр нэг анхаарах хэрэгтэй асуудал бол одоо бүх юм зөвхөн чиний ашиг тусын тулд үзэх хэрэгтэй. Тэдээс бас жоохон өөр гаснаа харч үзээрэй гэсэн байна. Тэгээд дээрэс нь 5 сарын 15-нд бол Юпитер буюу Бархас үед гараг. Одоо таны тэр кармын үзэл гэж хэлдэг. Кармын зангалаа гэж хэлдэг юм да. Иймэрхүү одоо тийм одоо хоол зурх зэгдэр орж иж байгаа учраас энэ үед бол 23 оны 5-6 сард болж байсан тэр үйл явдлуудыг эргэж зөхнө. Тэр үйл явдлуудыг бол одоо дахиж зөв байж уу буруу байж уу эргэж хараад үнэхээр зөв байсан бол мэдээ цаашаа хөлжүүлээд алдаатай байсан гэдгийг засаад өвчнэ гэж. За тэгэхээр энэ асуудал бол ерөнхийдөө бол таны ажил албаны асуудалтай илүү холбоотой. Аль эсвэл за зарим нэг үед нь бол одоо таны ажилтай холбоотой биш бол ямар нэгэн одоо тийм нийгмийн одоо харьцаанд орж исэн хамтарч исэн аль нэгэн ажилтан танилуудтай чинь холбогдож магадгүй гэж. За тэгээд энэ бүхнийг бол шийдэх хэрэгтэй болно гэж. За 25-наас биш 17-оос 25-ны хооронд бол шинэ сар гарч байгаа. Дахиад 27-нд 4 сарын 27-нд бол шинэ сар гарсан. Одоо дахиад 5 сарын 25-нд дараагийн шинэ сар гарч байгаа. За тэр дараагийн шинэ сар бол одоо шинжтэй одоо жилийн эхний
Өмнөх 3-4 сарын туршид үргэлжилсэн тэр гариг иргэсийн олон одоо хөдөлгөөн өдөртэй зогсоод цааш шин цикл шин үйлчлэг хийж ингэж үзэж байгаа. За тэгэхээр энд бол одоо нар бол таны нар болоод одоо бод гариг бол таны за хэдгээр гэрээр хараадахыг таны нэгдүгээр гэрээр дайрж өнгөрч байгаа юм байна. Меркурий гариг. Тэгэхээр нэгдүгээр гэр гэдэг бол таны өөрийг ч илэрхийлж байгаа гадаад өнгөрөх хэрэгэд одоо нийгэмд болон амьдралд өөрийгөө илэрхийлэх тэр бүх зүйлийг чинь хэлж байгаа. За эндээс эхлээд одоо энэ бүтэн 1 жилийн цикл танд эхэлж байгаа. Түүнээс гадна бас энэ үед бол уран гариг Тэнгэрийн ван тий. Тэнгэрийн ван гариг бол таны бас 5 дугаар гэрт орж иж байгаа юм байна. За 5 дугаар гэр гэдэг бол түрүүлсэн. Одоо хобби, хайр дурлал, гоо сайхан бас одоо тий 5 дугаар гэр хүүхдийн бүхний хэлээ. За энэ уран гариг бол 5 дугаар гэрт орж ирж байгаа ч гэсэн ер нь бол таны 5 дугаар гэрт таны нордод 2018 оноос хойш таны ортод ингэж орж ирж нас цаашаа бодлоонд орж ирсэн юм байна. Уран гариг бол ерөнхийдөө нэлээд тийм хувьсгалт өөрчлөлт гэсэн үг. Генетикийн тийм том өөрчлөлттэй илэрхийлдэг юм гариг л та. Тэгэхээр бол 5 дугаар гэртэй холбоотой таны одоо харилцаа холбоо хүүхдтэйгээ болон одоо хайр дурлалын холбоотой бусад хүмүүстэй дотн харилцаатай бүхэнтэй холбоотой үйл явдлыг хөндлөнө гэж байгаа юм. За тэгээд мэдээж одоо танд найз нөхөд одоо төгссөн тийм холбоо 18 оноос хойш одоо жоохон тийм жоохон үл ойлголцтой ч юм эсвэл дарамттай байсан бол одоо энэ үеэс эхлээд одоо харилцааны арай өөр түвшинд гарч ирж та хувийн амьдралаа өөр хүүхдтэйгээ юм уу эсвэл татсан харилцаанд байгаа тэр асуудлыг шийдэх хэрэгтэй болно гэж ялангуяа 7 сарын 7-оос эхлээд дараагийн одоо 7 жилийн туршид энэ 5 дугаар гэрт бол байрлах юм байна. За ингээд 526-нд бод гариг бол таны 6 дугаар гэрт орж ирж байгаа гэж хэлсэн. За бод гариг. За энэ үед бол шин сар гарч байгаа гэдгийг хэлсэн. За тэгээд 6 дугаар гэр гэхээр бол таны ажил, мэргэжил, эрүүл мэндтэй ч холбогддог. За энэ бүх асуудалд танд бол дараагийн бүтэн цагийн туршид үйлчлэх үйл явдлыг зөвнө гэж. За ингээд та бүхэнд энэ хүрээд 5 сарын төлөв байдлыг өндөрлөе. Дараа уулзъя. Баяртай.